дэлгэгдэх юм бол болохгүй учраас нууцаар ингээд үерхэд явж исэн чинь нэг орой манай Ким уурж үжигчин сохтуу. Hi YouTube. Шинэ бичлэгтэй давтаа морил энэ удаагийн бичлэг бол 당신 뭐야? 누군데? 당신 대체 누구냐니까? 나 대한민국 교권보호국 감독관 나화진입니다. энэ киног арай үзээгүй хүн байгаа юм биш үү? Байхгүй шүү дээ тий. Хэрэг үзээгүй байх юм бол Netflix-ээс үзээрэй. Хэрэг Netflix-ээс үзэх боломжгүй байх юм бол Монгол ийм YouTube сувгнууд гоё яриад өчгсөн бэ лээ. Netflix-ээс үзээд тэгээ дахиад монголоор ярьж өгж байгаа одоо сувгуудыг үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь нилээн дэжгүй гоё ярьж өгсөн бэ лээ. Дэлгэрэнгүй тэгэхээр та бүхэн хэрэг үзээгүй байх юм бол үзчихэд ороод ирээрэй. Тэгэх юм бол миний бичлэг илүү сонирхолтой байх болно. Нэгдүгээрт энэ киног яагаад үзэх ёстойг чинь хэлж өгье заяа. Дээрэс нь хүмүүс яагаад тийм дуртай байгааг бас хэлж өгье. Жүжигчин ундармаа өөрийнхөө SNS дээр бүр энэ киноноос салж чадахгүй нэ гिचгсэн тийм пост явж исэн. Тэгээд доор нь хүмүүс ч гэсэн би бүр шууд үзсэн ингээд нөгөө нэг тасалж үздэг штеп. За нэг одоо үлцэн ангийн маргааш ч гэдэг юм уу. Тэгэхгүйгээр шууд ингээд угсруулад үзсэн. Би ч гэсэн 10 ангийг бүр шүнжэнгөө сууж байгаа л нэг дор үзчихсэн. Тэр хэмжээний салж хахацч чадхааргүй сонирхолтой кино болсон. Тэр кинон дээр ч гэсэн сурагч нар хэлдэг байхгүй яагаад би энэ хичээлийг үзэх ёстой. 10 жилд ч гэсэн сурагч нар тэгж боддог шүү дээ. Яагаад энэ олон хэрэггүй хичээлүүдийг бид нар үзэх ёстой. Амьдралд энэ чинь ерөөсөө хэрэг болдгоо шүү дээ гэд. 애들은 풀어주죠. 수업 받고 싶으면 수업 받으면 되지. 왜 받기 싫은 사람까지 억지로 수업 받아야 되는데. 인생에 깨서 도움 안 되는데. За тэрний хариултыг өгч чадна. Хоёрдугаарт яагаад хүмүүс айгу дуртай үзээд байгаа юм бэ гэхлээрээ Солонгост ялангуяа нэг юм хүмүүсийн одоо сурагч нарын дотрыг онгойлгосон. Нэг гоё нэг юм дотор хөнгөрүүлсэн тийм кино болж чадсан байгаа. Одоо ингээд нэг юм далтгнаад идэх хүмүүс эд штэ. Бүр зүгээр нэг юм зохиод авчмаар юу ч мэдэхгүй байж нэг олон юм яриад байдаг. Тийм хүмүүсийг бүр ингээд нэг дагдцчмаар санагддээ штэ тий. Гэтэл эн чинь нөгөө нэг хуйлтай цаазтай орон учраас за гэд нэг төвчээд өнгөрдөг тий. Гэтэл энэ кинон дээр тийхгүйгээр яг нүдээр шүдээр гэсэн дүрмэл үйлчилж байгаа. Одоо харин киноны сонирхолтой баримтуудыг би авчирсан хэдэн тоон баримтууд байна. 2026 оны 6 сарын 5-нд Netflix дээр цацагдсан. Тэгэхээр яг энэ одоо сард цацагтад удаагүй байгаа гэсэн үг. Гэтэл удаагүй мөртлөөсөө эхний 3 хоногт Netflix дээр 6.4 сая үзэлт авсан. Netflix-ийн Global Top 10 Non-English TV Shows чагсаалтын 1-р байранд орсон. Улс орнуудын амжилтыг харах юм бол 48 улсын топ 10 чагсаалтад орсон. Үүнд Солонгос, Филиппин, Сингапур, Таиланд, Индонез зэрэг оронд өндөр байр эзэлсэн байна. Нээлтээс хойш 1 7 хоногийн дараа Flix Patrol-ийн мэдээллээр 43 улсын Netflix рейтингд номер 1-ээр орж ирсэн байгаа. Netflix-ийн бүх төрлийн контентын дэлхийн чансаанд номер 2-оор орж ирсэн байгаа. 2 дахь 7 хоногт үзэлт 21.1 сая болж өссөн. 46 улсад номер 1-ээр нийт 91 улсын топ 10-т багтсан байгаа. Netflix-ийн дэлхийн хэмжээнд хамгийн их үзсэн non-English сурлыг номер 1-ээр одоо хүртэл чагсаж байгаа юм байна. 2026 оны хамгийн хүчтэй кино нээлтүүдийн нэг болсон байгаа юм. Чам кёёг гэдэг байгаа ш. Чам кёёг гэж яг юу гэсэн үг юм бэ гэдэг өгнүүдийг тайлбарлая. Тэгээ дээрэс нь кинонд гарч ирж байгаа хамгийн сонирхолтой нэг юм хилтэс гэд ярьчээ. Хилтэс байгаа. Тэр хилцийн талаар бас ярилцъя заяа. Чам кёёг гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр чам гэдэг нь үнэхээр гэсэн үг. True. Кёёг гэх юм бол боловсрал болчихж байгаа. Тэгэхээр үнэхээр боловсрал биш, яг үнэн зөв боловсрал болж орчуулагдаж болж байгаа. Тэгээ англиар болохоор teach or listen эсвэл true education гэж янз янзаар бас орчуулагдаад байгаа юм байна лээ. Гэтэ солонгосоор л чам гэдэг нь чинчаа үнэхээр гэсэн үг. Чам гэх юм бол ёстой нэрэ гэдэг штэ. Яг тэрнтэй адилхан чам кёёг буюу яг true education гэж орчуулахад болж байгаа юм. Боловсролын яамн доор боловсролын сайд нь 2 жилийн турш бэлтэж агаад им шин хилтэс гаргасан байгаа. Тэр хилцээний нэр нь болохоор 교권국 эсвэл 교권보호국 гэж. 대한민국 교권보호국 감독관. Им шин хилтэс байгуулагдсан. Орчуулах юм бол кё гэдэг нь боловсрол сургах гэсэн утгатай. 교권 гэхлээрээ багшийн эрх болчихж байгаа. Гэхдээ энэ одоо кинон дээр багшийн эрх
гэхээсээ илүү кё гэдэг нь яг боловсрал тэгээ сургах гэсэн утгатай учраас боловсрал олгох эрх гэж орчуулагдаж болоод байгаа. Кёконгук гэхлээрээ яг боловсрал олгох газар. Буюу энийг арай өөрөөр тайлбарлах юм бол кёкон пуугук гэдгийг орчуулах юм бол боловсролын эрхийг хамгаалах газар болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгсэндээ кинон дээр гарч байгаа үйл явдалтай нь яг тулгаад ингээд ойлгоод үзэх юм бол асуудалтай боловсролын байгууллагуудад очиж асуудлыг нь шийдвэрлэж өгдөг тийм онцгой одоо хилтэс байгаа. Энэ хилтэст ерөнхийдөө 4 хүн ажилдаг. Ажилтнуудын мэдээлэл бол улсын тусгай хамгаалалт буюу улсын тусгай нууцад хамрагддаг тийм амархан бас ингээд ажилтнуудын хувийн асуудлыг мэдэх боломжгүй тийм өндөр хамгаалтанд ор байгуулагдсан хэлтс байгаа юм. Тэгэхээр энд болохоор сургууль доторч бай, цэцэрлэг доторч бай, сурагчийн, эсвэл багшийн, эсвэл ажилтны хинэж бай эрх зөрчигдөж байгаа юм бол тэр хүний эрхийг хамгаалах буюу нэгсэндээ багшийн тал биш, сурагчийн тал биш, ажилтны тал биш, ер нь бол хинэж тал биш, зөвхөн хохирогчийн талд бүх зүйлийг хийх болно гэсэн ийм одоо зорилгын доор энэхүү хэлтс маань байгуулагдсан байгаа. Тэгээд энэ хэлтсийн онцгой нэг эрх байгаа. Тэр нь болохоор сурган хүмүүжүүлэх буюу заах арга барил, асуудлыг шийдэх арга барил нь 100% одоо тэр ажилтны эрх. Ажилтан тэр одоо сурагчийг яг нэг үгээр хэлэх юм бол зодож болно, загнаж болно, яач ч болно. За юу. Ивэр хэлээд ойлгуулж болно. Тэгэхээр яг энэ кинон дээр ингэж гардаг байхгүй юу? Хэлээд ойлгохгүй бол яс маханд чинь нэг бол мэдрүүлнэ л гэсэн яг ийм утгатай манай Монгол юутэй жоохон ойролцоо байгаад байгааз. Тэгээ ер нь бол маханд чинь хурж ойлгуулна шүү. Яриад ойлгохгүй бол маханд ч өгөрөн шүү л гэсэн утгатай. Яагаад ингэж байгаа юм гэхлээрээ нэг Солонгост хакон буюу одоо нэг юм дамжаа гэдэг зүйл байдаг байхгүй юу? Тэгээ яг Монголд болохоор дамжааг нэг амар хошоодгүй шүү дээ. Сургуульдаа л яв гэдэг. Гэтэл Солонгост болохоор сургуулийн агуулгыг сургууль зааж байгаа агуулгаас төрүүлээд тэр дамжаанууд нь заадаг. Тийм учраас эцэг эхчүүд ч хүүхдүүд ч сургуулаас илүү тэр дамжааг илүүд үздэг. Гэтэл дамжаанд явж чадахгүй хүмүүс байгаа шүү дээ. Дамжаанд хүүхдээ явуулж чадахгүй эцэг эхчүүд байгаа. Дамжаанд явж чадахгүй сурагч нар байгаа. Яагаад тэр чинь амар үнэтэй шүү дээ дамжаа гэдэг чинь. Одоо яг энд чинь нэг дамжаанд явхад л сарын хэдэн зуун мянган вон байгаа гэхлээр чинь зөвхөн сургуульдаа яваад хичээгээд их сургуульд орох гээд бэлтэж байгаа хүүхдүүд байгаа. Гэтэл тэр хүүхдүүдийн эрх зөрчигдөд байгаа байхгүй юу? Тэгээ дээрэс нь өөрийнхөө давуу тал арга гэрийн байдлаа ашиглаад хүүхдүүдийг дээрлэгдэг. За энэ дээрлэлтийн асуудал бол угаасаа хүн болго мэдж байгаа. Тэгвэл энэ асуудал Солонгос ч гэсэн үнэхээр хурцтмал байгааг ч гэсэн та нар мэдж байгаа байх. Яг энэ асуудлыг бас шийдвэрлэдэг. Тэр нь бүр үнэхээр гоё. Бүр нэг юм дээрлэхээс сурцсан, хүмүүсийг зодоод сурцсан, сургуулийнхнаа, ангийнхныгаа хүүхдүүдийг бүр атгацсан тийм юм хүмүүсийг, тийм одоо сурагч нарыг зоддог. Шууд зодоод ойлгуулцдаг. Бүр ингээд сургууль дээрээ тамхи татдаг, ингээд багш нарыгаа бүр юм ч нэ боддгоо тийм сурагч нарыг хүртэл зүгээр зодоол ухаар болцдог. Ягаад гэвэл үг хэлээрээ ойлголцохгүй болцсон байгаа байхгүй юу? Бүр ингээд тийм сонирм аянттай болцсон. За бүр нэг зодуулж иж ойлгодог. Яг өөрийнх нь хийсэн ямыг өөрт нь буцааж хийж хэлж ойлгуулдаг тийм арга барилтай байгаад байгаа юм. Тэгээ тийм болохоор хүмүүсийн дотор нэлийн гоё нэг юм уужуу болгож өгч байгаа, дотрыг онгойлгож өгч байгаа кино. Тэгээ энэ дээр зүгээр ингэсэн байгаа байхгүй юу? Нэг бичлэгэн дээр нь Солонгост яг энэ хилтэс байгуулагдаасай гэд ганцхан үйлбэр бичсэн байгаад энэ нь бүр 1300 лайктай. Тэгээ доор нь энэ кинон дээр хамгийн гол нь энэ боловсролын эрхийг хамгаалах газрын ард боловсролын сайд өөрөө байгаа. Тийм учраас боловсролын сайд үнэхээр зоригтой хөдөлж чадж байгаа. Гэтэл Солонгост ч гэлтэхгүй ингээд ер нь дэлхий дээр ийм цэвэрхэн боловсролын сайд, ийм цэвэрхэн улс төрч хааж байхгүй. Тийм учраас энэ хилтэс хизээж байгуулагдахгүй гэдэг нь ойлгомжтой. Энэ бол зүуд хിവэрэ драматик хിവэрэл үлднэ гэсэн байдаг. Тэгээ энэ ч гэсэн яг үнэлтэй хүн л юм хойно ингээд сул талтай, алдаа дутагдaltaй. Тэгээ тэрийг нь ялангуяа улс төрчид ингээд амар их ашигладаг штеп. Тийм болохоор энэ хилтэс бол үнэхээр амьдрал дээр бодит байдал дээр хэрэгжих боломжгүй. Яг драм хിവэрэл үлдэнэ. Хитрхи драматик бодит байдлаас үнэхээр гажсан бодит байдал дээр байх боломжгүй зүйл гэж байгаа боловч хүн болгоны хүсдэг зүйл юм байна гэдгийг энэ драмагаас үзэж болж байгаа. За энэ драм анханасаа драм байгаагүй
эхлээд вебтүүнээр гарч ирсэн. Вебтүүн нь ч гэсэн нэлээд уншигчид сайтай, үзэлт ихтэй тийм вебтүүн байгаа. Тэгээ энэ вебтүүнээс сэдвлээд энэ драмыг хийсэн байгаа. За анх хийж явахдаа болохоор 100% амжилттай болно. 100% яг вебтүүн шигээ ийм мундаг гарч ирнэ гэж юусоо найруулагч бодоогүй. Гэтэл жүжигчдийн ур чадвар бүр ингээд тэр агуулга, тэр найруулга, тэр сэтгэмж үнэхээр гайхалтай байсан. Тийм учраас энэ кино үнэхээр амжилттай болж чадсан гэж үзэж байгаа. Дараагийн хэсэг бол би бүр энийг амар хурдан ярмаар байна. Жүжигчдийн хэсэг байгаа. Бүрэлдэхүүн. Жүжигчдийн бүрэлдэхүүн дээр бүр үнэхээр гоё ах тоглосон заяа. Энэ ахын бүр харизма. Тэгээ энэ жүжигчний нэг тийм гоё аура. Үнэхээр гоё энэ кинон дээр бүр үнэхээр тасархаа гарч ирсэн байгаа. За жинхэнэ нэрийг нь бол Ким Муё гэдэг. Одоогоор 44 настай. Тэгээд драмагийн нэр нь болохоор На Хожин гэдэг нэрээр гарч ирдэг. Багшийн болон боловсролын эрхийг хамгаалах газрын хянан шалгагч байгаа. Онцлог гэх юм бол хатуу шийдэмгий шудраг ёсыг өөрийн аргаараа хэрэгжүүлэгч нэгэн гэж гарч ирсэн байгаа. Энэ кинон дээр бүр одоо од олж байгаа. Үнэхээр бүр бусдын хайр хүндэтгэл гэд бүр үнэхээр дээшээ цоройж гарч ирж байгаа жүжигчин бол яг энэ Ким Муё гэж жүжигчин байгаа байхгүй юу? Орсон бүх одоо контентууд нь бүр хэдхэн хоногийн дотор хэдэн зуун мянган үзэлт авж байгаа. Өмнөх одоо оруулж исэн бичлэгүүд нь бүгд хэдэн сая давсан үзэлттэй болчихсон байгаа. Тэгээ үнэхээр гоё жүжигчин байлээ. Нэг тийм зангарахтай гэх юм уу. Тэгээд гэр бүлийнх нь байдал бас нэлээд олон хүмүүст таалагдж байгаа. Ер нь бол бүхэл хүмүүст ямар гоё гэр бүл вэ? Ямар гоё жүжигчин бэ л гэж хүлээж авч байгаа. Ямар ч тийм муухай юм хейт, сул тал энэ төрөө гэсэн тийм комментууд бол байхгүй байгаа. Эсвэргээрээ бүр үнэхээр гоё комментууд ирж байгаа. За тэгээд энэ жүжигчин талаар би бүр судалж үзмээр санагдаад судлалаа л та. Тэгсэн чинь их нэртэйгээ анх 2015 онд гэрэлжсэн юм байна. Одоогоор нэг хүүхэдтэй 2011 онд их нэртэйгээ уулзчихсан байгаа даа байхгүй. Тэгээд удахгүй үерхэж эхэлсэн байгаа. Тэгээд гэрлэлтийнх нь байдал энэ үерхлийнх нь байдал айгу гоё заяо. Эхнэрийн нь бол Юн Сэнга гэдэг байгаа. За та нар эхнэрийг хараад насыг нь таагаад үзтээ. Эхнэр нь та нар хэдэн настай гэж бодож байна? Тэр комментэд бичээрэй заяа. Би насыг хэлэхгүй үлдээ чи. Юн Сэнга жүжигчин анх Ким Муё жүжигчний мюзикл тим тоглолтыг нь үзээд шууд анхны харцаараа татгцсан байгаа байхгүй юу? Өөрийнхөө танилын хүрээлээрээ дамжуулаад би энэ жүжигчинтэй ингээд танилцмаар байна. Надад амар таалагдж байна гэд хэлсэн чинь тэр одоо танил нь Ким Муё жүжигчинд хэлсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Ким Муё жүжигчин Юн Сэнга гэж хайгаад үзсэн чинь бүр амар хөөрхөн жүжигчин байсан гинэ. Амар хөөрхөн эмэгтэй. Тэгээ шууд өөрөө төрүүлж битсэн гэсэн. Тэгээ тэр хоёр анх уулзаад шууд ингээ хоёр биендээ татагдсан байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн сүүлийнх нь нэг жүжигчний яг эмэгтэй Юн Сэнга жүжигчний ярилцлагыг харжсэн чинь яагаад ер нь нөхөртөөгөө ингээ болцох болсон бэ? Нөхрий чинь анх юунд таалагдсан бэ гэсэн чинь амар нэг тийм джентльмен амар дэгжин хувцалсан байсан гинэ. Тэгээ хувцлалт нь амар таалагдаад тэгээд царайг нь харсан чинь царай нь хүртэл бүр амар кул байсан. Айгу гоё нэг тийм бүх юм бүрдсэн хүн байсан. Тийм болохоор ингээд татагдаад танилынхаа хүрээгээр дамжуулаад ингээд танилцмаар байна. Ер нь бол амар шууд ингээд нүдэн тусч гинэ гэж хэлсэн байгаа. Дэлгэгдэх юм бол болохгүй учраас нууцаар ингээд үерхэд явчихсан чинь нэг орой манай Ким Муё жүжигчин сохтуу байж ахта Twitter дээр ингээ мессеж олсон гинэ. Би Twitter ашиглаж үзээгүй учраас сайн мэдэхгүй л байна л да. Тэгсэн чинь Twitter дээр ингээд хувийн им дайрект хийж болд юм биш үү? Тэгсэн чинь бүх юмаа ингээ нууцлаад заяа. Зөвхөн Юн Сэнга жүжигчин лөө явуулсан пост нь ингээд юм нийтэд пабликаар постлогдсон. Уул нь яг Юн Сэнга жүжигчэнд л одоо харагдахаар постлсан байна л да. Уул нь бүр амар удаан шалгасан гинэ. За энэ паблик байна уу? Энэ нь ямар байна гэд шалгасан чинь тэр нь паблик байсан. Тэгээ ингээгээс устгацсан гинэ. Ингээд постлогдоод тэгээд эргээ харсан чинь паблик байхаар нь газ устгаад тэг ингээд чимээгүй байгаад ер нь бол сошиалууд чимээгүй байгаад хахаар хин ч хараагүй юм байна да гэж бодсон чинь тэр нь заяа. Тэр нь эсэргээрээ байсаар л байсан. Устгасан ч гэсэн нөгөө нэг өөрийг нь дагж байгаа, Twitter дээр нь дагж байгаа хүмүүст ингээд нөгөө нэг notification болж очоод тэр нь харагддсан байна. Тэгээд харагдаад шууд ингээд устгагдчихдсан байна.
Тэгээд нөгөөдөг чинь бүр өстө боо юм болж байгаа штэ. Тэгээд эсэргээрээ нөгөө солонгосчууд ингээ хоёр хосууд ингээ жүжигчд ч юм уу те дуучид ингээ үерхэж яах юм бол ингээл нэг юм юу гэдэг фэнүүдээ алтна гэж айдаг штэ. Тэгсэн чи эсэргээрээ амар джентльмен, амар кул залуу гэж хүмүүсээс магтаал авсан байдаг. Жинсийн жүжигчин болохоор их нэртэй штэ. Их нэртэй ингээд хэлхээс айгаад исэн гинэ яана би одоо яах уу гэд айж агаад залгсан чи уцаа ахгүй заяа. Тэг ингээд мессежэнд хариу өгөхгүй тэгсэн чи нөгөө зураг авалттай байсан учраас нэлийн удаан хугацаа 7 хоног гэлөө нөгөө уцаа авах боломжгүй ямар ч харилцаа тогтоох боломжгүй байсан учраас бүр амар шаналлалтай хэцүү байсан гинэ. Тэгээд тэгсэн чинь арайч нөгөө одоо зураг авалт дуусаад тэгээ эхнэр нь ингээ уцаа авч байгаа штеп. Тэгээ хэлсэн гинэ яна уучлаарай би ингээд уулын чамд харагдахаар постлсан чинь пабликаар ингээ постлчжээ ингээд одоо сошиалд үнэхээр шуугж байна намайг үнэхээр уучлаарай гэд тэгээд тэгж хэлхээс өмнө амар сэтгэлийн бэлтгэлтэй хэлсэн гинэ. За одоо салуул салаг те дуусвал дуусаг энэ хүн чи ямар хариуцлахгүй юм бэ би чамаас ингээд одоо боллоо гэж хэлэх юм бол надад ямар ч одоо хэлэх үг байхгүй учраас ямартай ч гэсэн уучлалахгүй хэрэгтэй гэсэн чинь эхнэр нь бүр амар кул заяа. За одоо нэгэнтэй л ингээд дэлгэгдсэн юм чинь хоёлаа албан ёсоор ингээд үерхлээ зарлаа. Одоо ингээд апро цай чинэ буужа гэж хэлсэн байгаа. Цаашлаа ингээд хоёлаа илүү гоё аз жаргалтай үерхэд үзье. Энэ хоёр үерхэд 2 сар болж исэн гинэ. 2 сар болж байгаа учраас шууд ингээд дэлгэчих юм бол болохгүй штэ. Тэр 2 сарын хугацаанд чинь тэр эмэгтэй ч гэсэн за энэ хүн те үнэхээр анхны харцаар ингээд татагдсан ч гэсэн ямар хүн байна? Ер нь надад тохирохоор хүн байна уу үгүй юу гэдгээ бас судалж байгаа штэ. Таньж мэдж байгаа. Гэтэл ингэж яхад нь шууд зарлчих юм бол амар аргагүй ямар ч гарцгүй болгочихж байгаа байхгүй юу? Тийм учраас яана одоо үнэхээр амар үл хүндэтгсэн юм хийчлээ дээ гэж айжсэн боловч ерөөс тэгээгүй. За тэгээд тэр мессеж нь заяа тэр одоо зөвхөн их нэртэй л харагдахаар постлсан мессеж нь ямар мессеж байсныг бөөнөрөө уншицгаая. Ингэж их согцсон ч гэсэн чи байнга бодогдоод байна. Чиний ярихыг чинь сонсож бас чиний царайг хармаар байна. Уцаар ярмаар байвч унтчихаах сэрэж хүй гэж бодоод энэ мессежийг үлдээж байна. 너라는 변수를 Би гэдэг хүн чамтай уулзж байгаадаа одоо хүртэл нэг л итгэж өгөхгүй байна. Үргэлж дутууд улмиг байсан намайг нэг бүхэл болгож өгсөн чамд үнэхээр их баярлалаа. Сайхан амраарай. Санаж байна. Өнөөдөр ийм хэцүү зүйл ярьсанд уучлаарай. 보고 싶다 말 한마디만 되자고 길게 누르트라고 너라는 변수를 만나. Ерөнхийдөө би ингээд чамайг санаж байна гэдэг үгээ айгуу гоё романтик илэрхийлсэн байгаа байхгүй. Тэгээд энийг хүмүүс уншаад ямар романтик залуу вэ? Ямар гоё юм бэ? Тэ зүгээр л би чамд амар хайртай болчихжээ. Би чамайг амар санаад байна гэдэг ч юм уу. Тийм биш. Айгуу гоё романтикаар илэрхийлсэн байгаа байхгүй юу? Бид нар энэ Чонсуньон 심판사, 소년 심판사 гэд энэ киног 심판사 아니야. 소년 심판 гэд энэ киног үзчихсэн үү? Энэ киног үзчихсэн болвол яг энэ кинон дээр гардаг сэдв болон энэ кинон дээр гарч байгаа жүжигчид яг энэ Чамгюек гэх кинон дээр ер нь бол бүрэлдэхүүнээр хөрхөн ороод ирсэн байна лээ. Netflix бол энэ жүжигчний одоо зургаар cover одоо thumbnail зураг хийсэн байсан чинь Чамгюек гараад нилээ нэр алдарт хүрээд ирсэн чинь Netflix яг энэ жүжигчний зургаар thumbnail хийсэн байна лээ. 14 хүрсэн тэгсэн мөртлөө би 14-тэй учраас 14 настай одоо сурагч нарт хүүхдүүдэд хууль үйлчлэлтэхгүй штэ гэдгийг бүр төрөө барьсан. Тэгэд ингээд хар там хүртэл зараад явж идэг тийм хүүхдүүд бол байгаад байгаа юм. Тэр хүүхдүүдэд бас нэлээд ухаарал сургамж болсон юм хэсэг байгаад байгаа юм. Тэгэхээр энийг бас анхаарах хэрэгтэй. Насанд хүрээгүй буюу 18 нас хүрээгүй л ах юм бол явуулдаг юм байна гэсэн бодол биш. 14 наснд айгүй их чухал байгаа юм шүү. Тэрнээс 14 наснаас дээшээгээ бол засаг мужлах газар руу явж болдгийм байна лээ. Тэрнээс гадна энэ 14 настай одоо гээд энэ гэдэг бүр амар зэвүүн дүрээ бүр дургу үрмээр энэ жүжигчин биш те. Та нар хэдэн настай гэж бодож байна? 14 настай сурагчийн дүрийг бүтээсэн жүжигчин маань 93 оных гэж боддоо. Бүр гайхалтай байгаа амар залуу харагдаад тэгээд ярилцлаган дээр болохоор сурагч нарын биеийн онцлогыг бас нэлээд судалсан гинэ. Сурагч нар ихэвчлэн ингэж нүүрээрээ хөрхөн жоохон бамбар эрэгтэй сурагч нар нүүрээрээ жоохон бамбар байх гэдэг. Тэгсэн мөрчлөө бие нь айгу юм туранхай. Айгу тийм юу гэдэг юм махлаг биш. Тийм байд юм байна. Нүүрээрээ бол нэлээд жоохон махлагтай байд юм байна. Тийм учраас жингээ хасахтаа хүртэл аль болох бие хажинг хасаад ингээд нүүрэндээ одоо хоёр хацраараа бас нэлээд ингэж юм мах суух гэж өөхлөх гэж нэлээд
зүдэрсэн гэсэн. Сонирн байгааз яаж дод тэгж жингээ барих юм бол бие турангуутлаа ингээ би нүүрнийхээ хэсгийг тураахгүй байрна гэхлээр бас айгуу сонирн байгааз тээ. Тэгээ миний судалсан зүйлүүдийг энэ хүртэл байлаа. Дараагийн бичлэг хүртлээ түр баяртай. 사랑한다잉.